Сайн бацгаана уу? Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Өнөөдөр бүгдээрээ татварын хуулиудаа мэддэг болцгоё. Татварыг дотор нь албан татвар, төлбөр, хураамж гэж 3 ангилдаг. Албан татвар нь хувь хүн компаниуд өөрийн хөрөнгөнөөсөө мөн үйл ажиллагаанаас олсон орлогоосоо төлж байгаа татвар юм. Төлбөр бол төрийн мэдэлд буй байгалийн баялагийг авах, ашиглахын тулд төлдөг төлбөр юм. Хураамж нь төрийн үйлчилгээний хөлс бөгөөд төрийн бүх үйлчилгээ хураамжтай байдаг. Жишээ нь та бүхэн төц машинаас лавлага авахад мөнгө төлдөг шүү дээ. Тэрнтэй адилхан гэсэн. Та бүхэн одоо 2020 оны байдлаарх татварын хуулиудыг харж байна. Одоо нэг бүрчлэн тайлбарлая. Татварын ерөнхий хууль. Та энэ хуулиас татварын тухай, татварын байгууллагын тухай, татвар төлөгчид, татварын тайлан гэх мэт ерөнхий ойлголтуудыг харж болно. Одоо бүгдээрээ албан татварын тухай хуулиудыг харцгаая. Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар. Компани байгууллагууд нь өөрийн үйл ажиллагаанаас болон хөрөнгө борлуулснаас мөн хөрөнгөөс олсон орлогоосоо татвар төлдөг бөгөөд үүнийг аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хуулиар зохицуулдаг. Галийн албан татвар. Компани хувь хүмүүс нь хилээр оруулж ирж байгаа бараандаа татвар төлдөг бөгөөд үүнийг галийн албан татварын тухай хуулиар зохицуулдаг. Нэмэгдсэн өртгийн албан татвар. Бараа үйлчилгээний төлбөрт бидний сайн мэдэх нөтийг ногдуулдаг. Нөт судхан төлөгч болоогүй бол нөт төлөхгүй анхаараарай. Гэхдээ эцсийн хэрэглэгч нь бүгд нөт төлөгч мөн шүү. Онцгой албан татвар. Импортын болон зарим байгаль болоод нийгэм дэлгөө бараанд онцгой албан татвар төлдөг. Жишээ нь арх, тамхи, бензин гэх мэт. Авто, бензин, дизелийн туршны албан татвар. Энэ нь бензин, дизель үйлдвэрлэж эсвэл импортоор оруулахад төлдөг татвар юм. Хувь хүний орлогын албан татвар. Хувь хүмүүс цалин болоод өөрийн үйл ажиллагаа мөн хөрөнгө борлуулсан эсвэл хөрөнгнөөс олсон орлогоосоо төлдөг татвар юм. Үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар. Энэхүү татварыг хувь хүмүүсийн болон компаниудын орон сууц, барилга, газраас авдаг байна. Малын тоо толгойн албан татвар. Энэхүү татварыг малтай иргэд болон мал бүхий иргэд байгууллагуудын мал амжтаас авах юм. Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар. Энэ нь хувь хүмүүс болон компаниудын машин, мотоцикл, трактор, чиргүүлээс авдаг татвар юм. Галт зэвсгийн албан татвар. Энэ нь хувь хүн болон байгууллагууд боо эзэмшнээрээ төлж буй татвар юм. Нийслэл хотын албан татвар. Энэ нь ресторан, амралтын газруудын үйлчилгээ, бараа, хоолн шингэсэн татвар юм. Одоо та бүхэнд төлбөрүүдийн төрөл болон хуулийг танилцуулъя. Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр. Амнат гэж хүмүүс товчилж ярьдаг. Энэ нь алт зэс гэх мэт ашигт малтмалыг олборлож худалдахад төлдөг татвар. Ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн төлбөр. Лиценз гэж хүмүүс ярьж заашсан газарт хайгуул хийх, олборлох гэх мэтээр ашиглах зөвшөөрлийн төлөө жил бүр төлдөг байна. Агаарын бохирдлын төлбөр. Агаар бохирдуулагч этгээдэд агаар бохирдуулсны төлөө ногдуулдаг төлбөр юм. Машин, авто тээврийн хэрэгсэлд жил бүр ийм төлбөр ногдуулдаг байна. Газрын төлбөр. Газрын төлбөр нь төрийн өмчин газрыг эзэмшиж ашигласны төлөө улсад төлдөг татвар юм. Байгалийн нөөцөд ашигласны төлбөр. Энэ нь байгалийн ургамал, ус, ан амьтны нөөцийг ашигласны төлөө төлж буй төлбөр юм. Түгээмэл тархацтай ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр. Энэ нь зам, барилгын материалын зориулалтаар ашиглах боломжтой элбэг тархалт бүхий элс, харга, тоосгоны шавар, хөрмөн, боржин, дарганы зориулалттай барилгын чулуу ашигласны төлбөр юм. Хураамж. Улсын тэмдэгтийн хураамж. Энэ нь төрийн байгууллагуудаас үйлчилгээ авсны төлөө төлж байгаа хураамжууд юм. Одоо бүгдээрээ татварын хуулиудаа мэддэг боллоо. Энэ хүртэл үтсэн анхаарал тавьсан та бүхэндээ маш их баярлалаа. Дараагийн хичээлээр уулзтлаа. Түр баяртай.